Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За сонсогч нэгэн байна. Та бүхэндээ өөрийн бөөмөрөлтөй холбоотой 2 дахь бичлэгээ хүрэхэд бэлэн болоод байна. За эхний бичлэг бол дан яриа байдлаар явсан. 2 дахь бичлэгийг бол дүрсжүүлж та бүхэндээ хүргэе шийдлээ. Тэгээд хойштоо мөн иймэрхүү байдлаар энэс ондоо байдлаарч байж магадгүй ямар нэгэн байдлаар дүрсжүүлж дүрстэйгээр бол та бүхэндээ хүргэе гэж шийдсэн байгаа лээ. За өнөөдөр та бүхэнтэйгээ бол Тэнгэрийн тухай ойлголт, Тэнгэрийн талаар ер нь ярилцъя гэж шийдлээ. За гадуур өнөөдрийн нийгэмд бол Тэнгэр гэдэг ойлголт дээр бол нэлээд олон ойлголтуудыг бол хольж утгаад гэдэг юм уу, олон янзын ургалж ойлголт, үзлүүд гэдэг юм уу, санаанууд гараад байгаа. Тэгэхээр тэр бүгдийг ерөнхийд нь бол маш энгийн байдлаар яаж ойлгох болох вэ гэдгийг та бүхэндээ энэ хөвчлэгээрээ хүргье. За Тэнгэр гэдэг өөрөө бас байдаг юм уу? Байдаг бол ямар дүрс хэлбэртэй юм? Ер нь юу юм? Хаана оршин байдгийг гэх мэтлэнгээр ярилцъя гэж шийдсэн байгаа юм лээ. За нөгөөх нь бол мэдээж улаачийн зам л. За улаач хүн яаж явах ёстой? Ямар зам мөрөөр явах юм? Улаачийн зөв зам, буруу зам, ёс суртахуун өнөөгийн нийгэмд гарч ирээд байгаа одоо улаач болон онгодын ирэмд дараа байр суурь, буудал, суудлын талаар бол энэ дэр нэлээд дэлгэрэнгүй байдлаар та бүхэндээ хүргэхээр зорилоо. За Тэнгэрийн тухай ойлголт. Тэгвэл Тэнгэр ер нь байдаг юм уу? За байдаг гэдгийг бол ер нь бол хүн болгон бол одоо хэлэх ба. Гэтэл Тэнгэр гэдэг маань яг өөр юм бэ гэж. Өнөөдөр хүн болгоноос Тэнгэр хаана байдаг вэ гэвэл хүн болгон гурваараа дээшээ цааж одоо бидний дээр байгаа энэ хязгааргүй огтороогүй энэ хөх цэнхэр энэ мандлыг бол Тэнгэр гэж хүн болгон хэлэх ба. За тэгвэл Тэнгэр гэдэг энэ үг бөөмөргөлийн ойлголт донд гарч ирж байгаа. Тэгэхээр бөөмөргөлийн хувьд Тэнгэр гэдэг өөр юу юм бэ? Мөн бидний адил одоо харагдахаас биш ч юм уу эсвэл баригдахгүй юм хязгааргүй ийм огторгүй ч юм уу тийм зүйл юм уу гэдгээр ярилцъя гэж. Тэгэхээр энэ дэр бол олон нэмийг олон одоо гэдэг ургалч үзэл гэдэг юм олон санаанууд байдаг. Магадгүй Тэнгэр гэдэг зүйл маань өөрөө үйл огторгүй юм уу тийм бидний энэ хөвөн зүйл үйл юм уу гэдэг санаа гэж болж байна. Эсвэл нар сар од юм уу? Энийг бид нэр Тэнгэр гэж нэрлэх юм уу тийм гэж нэрлээд байдаг юм уу? За эсвэл уул ус тийм ээ одоо дов гүвэ бид нар Тэнгэр гэж нэрлэх үү? Эсвэл инээрийг цахилгаан соронзон орныг бид нар одоо Тэнгэр гэж нэрлэж болох уу? Энд Тэнгэр байдгүй, энд оршин байдаггүй гэж үзэж болох уу гэж. Тэгэхээр энэ олон санаа, маш олон санаануудаас хамгийн одоо оновчтой бодит хувилбар бол ерөөсөө Тэнгэр гэж бол байдаг. Гэхдээ тодорхой нэг одоо юу гэдэг нь хий ч юм уу эсвэл бодит ч юм уу тэрийг бол бид нар тайлж мэдчихвээ. Ямар ч байсан тодорхой орон зай бол байдаг. Тэр орон зайг одоо бол онгодын Тэнгэр гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг бол бид нар салгаж ойлгох ёстой. Юу гэхээр бид нар Тэнгэр онгод гэж ярьдаг. Энэ маань өөрөө нэг зүйл биш юм аа. Тэгэхээр Тэнгэр гэдэг юмыг бол юу гэж ойлгох вэ гэхээр за хүмүүс бид нар гэрт одоо орон сууцанд хашаа байшин ч гэдэг юм уу тодорхой нэг орон зайд бид нар ингэж амьдарч байгаа. Тодорхой нэг зүйлд магадгүй дэлхийн ихтлхий дээр хүмүүс бид амьдарч байгаа. Тэгвэл бидний хувьд бол ихтлхий гэдэг бол Тэнгэр гэдэг ойлголттой дүүцэж байгаа. Тэгэхээр Тэнгэр гэдэг юм өөрөө юу вэ гэвэл тодорхой орон зай оршин байдаг. Тэрэнд олон тодорхой тооны онгодууд харьяалагдаж одоо тэнд тодорхой тооны онгодууд одоо байж идэг. Ийм зүйлийг Тэнгэр гэж нэрлэнэ гэж. Тэгэхээр энэс хойш бол юу гэдэг нь онгод гэдэг өөр онгодыг одоо оршин байгаа зүйлийг Тэнгэр гэж нэрлэнэ гэж хэлэхэд ер нь бол болох юм аа. За өнөөдөр бол маш олон тэнгэрүүд одоо бий болсон гэхэд одоо хаашаа маш олон тэнгэрийг бол бид нар ярьдаг болсон байна.
үүн дээр бол маш олон мэдхгүй ийм нэрсүүдийг өгсөн ч гэдэг юм уу, нэрсүүдийг гаргаж ирсэн. Бэ гүнжийн тэнгэр гэдэг ч юм уу те. Одоо өөр юу гэдгийг савдгийн тэнгэр ч гэдэг юм уу. Эсвэл нараагийн тэнгэр, сараагийн тэнгэр гэдэг шиг ингээд ийм зүйлсүүдийг бол одоо зарим нэг хүмүүс бол бүр санаанаасаа зохиож гаргаж ирж байна. Зарим нь бол одоо тийм ухар мөчид дутмаг мэдлэг гэдэг юм уу юунасаа болоод ингээд буруу зүрх ярьж байна. За ихэнх нь ерөнхийдөө одоо зүүнний 44, барууны 55 энэ нэг хэдэн тэнгэрүүд дээр эргэлдэж байна. Энэ тэнгэрүүдэл одоо яриад энэ тэнгэрүүдээр маргалдах нэг юм аа ингээд ажиллаж байхад тэгэхээр тухайн тэнгэр гэдэг зүйл маань өөрөө хэдэн хэмжээтэй байх гэдэг юм уу? Ямар байх нь чухал биш. Гол нь эдгээр тэнгэрүүд маань нийтдээ л одоо юу гэдэг юм бүх тэнгэрүүд нэгдэж одоо нийлээд нэгэн цол зүйлээ бүтээд юм шүү гэдгийг та ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш тэр нэг үгдгийн сараагийн тэнгэр байна уу, нараагийн тэнгэр байна уу гэдэг нь хамаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. За тэгвэл одоо юу гэдэг нийт тэнгэрүүд маань байж хад бидний одоо хамгийн сайн мэддэг барууны 55 тэнгэр бол жишээ нь нийт тэнгэрүүдийн нэгэн хэсэг юм шүү. За би энэ дээр бол энэ хүү бичлэгэн дээр юу гэдгийг те барууны 55 биш барууны 56 гэж тэнгэр байх ёстой маа. Одоо бол үгүй барууны 55 тэнгэр гэж тэр дундаа цагааны тэнгэр гэж ингэж яриад байгаа нь буруу юм а гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлийг бол хэлэхгүй. Ямар байх нь бол тэгтээ тэргүй ном судар дээр ингээд бичигдээд ирсэн хангалттай яригддаг юм сэдв учраас энийг үл ярих нь илүүц. Нөгөө талаасаа юу гэдгийг байгаа тэнгэрийг би байхгүй гэж ярих, байхгүй тэнгэрийг байгаа гэж ярих нь бол энэ үнд нийцэхгүй юм аа. Нийцэхгүй юм аа. Тэгэхээр өнөөдөр бол юуг ойлгох гэдэг юм бэ? Барууны 55 ч байна уу? Зүүнний 45 одоо юу гэдэг итүүгэн 77 өөр одоо юу гэдэг юм? Нөгөө хормостын 33 ч лөө 11 гэдэг шиг ингээд олон тэнгэрүүдийг ярьж болно. Эдгээр тэнгэрүүд маань өөрсдөө нийлээд нэг цул юмыг үүсгэн ингэснээр эндээсээ би юу ч хэлэх гээд юм гэхээр аливаа тэнгэрийг дээр доор одоо юу гэдгийг хүчтэй хүчгүй гэж ангилах болохгүй юм шүү гэдгийг хэлэх гээд байна. Энэ тэнгэрүүд маань бол тодорхой он цаг хугацааны дарааллаар ингэж үүсэж бий болсон тогтсон юм тэнгэрүүд байдаг. Тэгэхээр энэ тухай бол та бүхэн бөөгийн холбогдлолтой номнууд дээр бол хангалттай байгаа. Тэгэхээр тэндээс олоод уншиж болно гэж. За. Тэгэхээр бүх тэнгэрүүд нэгэн үйлсийн дор нэгэн цул зүйлийг бий болгодог. Би дөнгөсөө хэлсэн тийм. Болгодог. Ерөөсөө гол зорилго маань энэ. Тэгвэл тэнгэр болгон өөр өөрийн одоо зорилготой, шинж чанартай, төлөв байдалтай, онцлогтой. Жишээлх юм бол үрийн тэнгэр гэж байдаг. Бидний мэдэх. За үрийн тэнгэр гэдэг бол зөвхөн одоо үртэй холбоотой, хоочтой холбоотой, дараа төрөлтэй холбоотой энэ үйлүүдийг хариуцж идэг юм тэнгэрүүд байдаг. Энэ тэнгэрүүд юу гэдгийг цагааны тэнгэрүүдийн үйлдэл одоо холилдож очиж орохгүй. Энэ тэнгэрт ерөөсөө л энэ үйлдэл холбоотой энэ үйлийг шийдэж байдаг юм. Одоо нэг ёсондоо үйл явц явагддгаа гэж хэлэхэд болох юм. За бусад тэнгэрүүд өөр тэнгэрүүдийн үйл явдалт буюу одоо биднийхаар муухайгаар хэлэх юм бол дотоод явдалт буюу доторх юм бушуугаад үрдгүү. Энэ бол зарчим. Энэ бол одоо дүрм юм. Биднийхаар бол одоо дүрм буюу хууль. Тэгэхээр юу гэдгийг хамаагүй барууны 55 тэнгэрийн одоо юу гэдгийг те нэг тэнгэрт нь суудаг нэг онгод ч гэх юм уу тэнд байдаг тэр тэнгэрийн эзэн нь явж очиод одоо үрийн тэнгэрийн одоо дотор явагдаж байгаа үйл процесст оролцоод зааж зөвлөөч гэдэг юм уу сүрдүүлээд гэдэг юм уу ингэх ирэх байдаггүй гэдэг санааг бол энд хэлээд байгаа. Тэгэхээр тэнгэрүүд хоорондоо бол энэ тэнгэрүүд мэдээж юу гэдэг хоорондоо харилцаатай. Бид нар бие биед одоо нэгдэж нэгэн цул бий болгож байгаа учраас бие биенийхээ нэг хэсэг учраас мэдээж хоорондоо харилцаатай байдаг. Тэгэхээр энэ харилцааг одоо юу гэдэг те бидний хоорондоо нэг хүн нөгөө хүнтэйгээ харилцах харилцааг бид нар хуульчлаад одоо юу гэдэг те
гэ дүрм зохиогоод жоромлаад ингээд зохицуулсан байдаг шиг энэ тэнгэрүүдийн харилцаа мөн яг одоо юу гэдэг бид нар шиг одоо цаасан дээр буулгахгүй ч гэсэн тийм ойлголт энд байдаг. Тийм тогтсон одоо дэг жааг ёс зүй хэмжээ хязгаар тийм байж идэг гэмаа гэж. Тэгэхээр энийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Тэрнээс тэгэхээр энэ юу гэхээр энэ хэр хаа хамаагүй амныхаа зоргоор одоо том юм ярддаг зарим нэг улаач нар бол энийг маш сайн сонсож ойлгох хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр. Өөрөөр хэлэх юм бол би өргөө гэртээ гэрийнхээ асуудлыг биелэн шийднэ. Хэн нэгэн гудамжинд явж байгаа хүн манай гэрийн хаалгыг тогшиж орж ирээд манай гэрийн асуудалд оролцоод чи зөв шийдсэн байна, би буруу шийдсэн байна, чи наатаа ингэдэг гэж хэлэх эрх байхгүй. Тэрэнд тогтгож хамаахгүй. Харин би тэр хүнтэй энэ одоо юу гэдэг Монгол улсад тэр дундаа Улаанбаатарт ч гэдэг юм уу. Эсвэл би хөрш айлтайгаа нэг орсныхоо хөрш айлтайгаа би хөрш айлынхаа хувьд харилцаа үүснэ. Тэрийг маш олон субъектүүдээр заагаад өгсөн, хуульчлаад өгсөн, батлаад өгсөн байдаг чинь. Учираас би тэр хэмжээндээ харилцсан. Тэрнээс давж гарвал би хуулийн хариуцлага хүлээнэ. Ерөөсөө л энэтэй энэ зүйлтэй бол яг одоо тэнгэрүүдийн хоорондын энэ харилцаа холбоог бол ингээд холбоод ойлгоход бол айгүй амархнаар ойлгож болно гэж. Тэгэхээр би энэ дэр нэг л зүйл хэлэх гээд байна. Олон тэнгэрүүдийг тэр дундаа онгодуудыг бол хооронд нь харьцуулж тийм ээ эрэмблэн гэдэг бол өөрөө харьцангуй ойлголт юм шүү, өрөөсгөл ойлголт юм шүү гэдгийг хэлэх гээд байна. Энэ тэнгэр хүчтэй тэр тэнгэр хүчгүй энэ тэнгэр одоо юу гэдгийг эрт дээр үед үүссэн учраас энэ тэнгэрээ захирч байдаг гэдэг юм байдгүй шүү гэдгийг хэлэх гээд байна. Мэдээж юу гэдгийг нөгөө зүй тогтол хэмжээ хязгаарынхаа хувьд харилцан адилгүй байхыг бол үүсэхгүй. Тийм хэмжээнд л яригдана уу гэхээс биш одоо юу гэдгийг шууд дээрээс нь заадаг гэдэг одоо зүгэлдэг юу гэдгийг дарамтлагч гэдэг юм уу тийм ойлголт байдгүй юм шүү гэдгийг таахаа ойлгосоо гэж. За тэгвэл энэ дэр бид зүгээр тийм жишээ авъя. Цагааны 55 тэнгэрийн одоо Баатар цагаан тэнгэр гэж байдаг. Мэдээж юу гэдгийг цагааны 55 тэнгэр маань 55 ширхэг тэнгэр байгаа. 55 ширхэг тэнгэр дотор тус бүрдэн тодорхой тооны онгодууд байгаа гэдгийг таахаа бол ойлгож байгаа гэж бодож байна. Тэгэхээр Баатар цагаан тэнгэрт хариалагддаг нэг онгод бай гэж үтэй. За онгодууд бай гэж үтэй тийм. Тэгм бол тухайн Баатар цагаан тэнгэр дотроо онгодын хувьд 90 бол байдаг. Нөгөө 15 толгойтойс одоо 2 толгой байвал ч гэдэг юм уу те 2 нар байвал гэдэг юм уу 2 хаан байвал аливаа юмс хүрдэг гэдэг шиг аливаа нэг зүйлд нэг нь чиглүүлж нэг нь удирдах гэдэг юм уу те нэг нь ингэж дагуулж бусдын ардаас дагуулж явах ёстой байдаг. Энэ бол бүх зүйл дээр үйлчлдэг хууль дүрм юм аа. Тэгэхээр тэр үднээсээ ч юм уу те тодорхой хэмжээгээр тухайн тэнгэрт онгодын эрэмб дараа гэдэг зүйл байдаг. За тэр нь бол одоо юу гэдгийг бид нар юу гэж нэрлэж болж байна? Нэгдүгээр зэргийгч гэдэг юм уу? Эсвэл захирагч нь, дэд захирагч нь гэдэг ч юм уу те. Гэхдээ ерөнхийд нь бол би энгийн байдлаар ойлгуулахын тулд энд 3 одоо нэрийг бол энд өгсөн. Гэхдээ заавал ийм байдаг шүү, ингэж нэрлэдэг шүү гэж бол хэлэх гээгүй. Юу гэдгийг эрэмбэрээ эхний одоо эрэмбэрээ дээгүүрт байдаг онгодуудыг одоо эхний эрэмбийн онгодууд. За арай доогоорх эрэмбтэнүүд нь дунд эрэмбийн онгод, тэрний доотх нь доод эрэмбийн онгод ч гэх юм уу те. Иймэрхүү байдлаар бид нар зүгээр эрэмбэлж болох юм шүү. Тэрнээс биш юу гэдгийг бидний нартад байдаг шиг эрх мэдэл гэдэг юм уу, ям гэдэг юм уу. Тийм зүйл бол байдгүй юм шүү гэдгийг хэлэх гээд. За энэ дэр би нэг ойлголтыг хэлэх гээд байгаа. Бидний одоо яриад байгаа дээд тэнгэрдээ хаан байдаг. Дээд тэнгэрдээ хатан байдаг. Тэр тэнгэрийн хаан, тэр тэнгэрийн хатан одоо юу гэдэг тэр тэнгэрийг захирдаг гэж одооний энэ улаач нар айгүй ярьдаг. Над дээр хаан бодог, над дээр хатан бодог, над дээр ноён тэнгэр бодог гэж. За тэгэхээр энийг бид нар ялгаж салах хэрэгтэй юм шүү. Хаан тэнгэр, ноён тэнгэр гэж яриул энэ өөрөө айгүй учир дутагдaltaа бөгөөд айгүй одоо өрөөсгөл муухар ойлголт юм шүү гэдгийг хэлгээд.
бид нарттай л хаан хатанч гэдэг юм уу дарга сайд, ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын гишүүн, хамгийн газрын дарга ч юм уу те. Ийм эренб дараа ийм цол гуйшин бид гаргаж ирж ингэж эренбэлдэг болохоос биш. Мөнх хөх тэнгэрт бол яг бидний одоо хэрэгэлдэг шиг хаан гэдэг энэ хотго мөнх хөх тэнгэрт байдаггүй гэдгийг өнөөдөр хинч батлаагүй. Мөн нөгөө талаас хаан ч гэдэг юм ноён гэдэг бол бидний энэ нартад хэрэглэгдэж буй үг буюу ухагдахгүй юм шүү. Тэгэхээр энийг шууд аваачаад нөгөө дээд тэнгэртэйгээ нөгөө онготойгоо холбочоороо энэ маань айгүй хөрөөсгөл ойлголт болчих. За тэгэнгүүт нүгдгийн одоо ноён тэнгэр буугаад ирэхээр нэг л их хүчтэй, нэг л их том, нэг л их мундаг мэтэр ойлгодог. Тэгвэл энэ үзлээс болоод одоо улаач хүн болгон бэ тийм үү хүн болгон өөрийгөө өөдөнд татах гэж өөрийгөө магтуулах гэж одоо юу гэдгийг те өөрийгөө нэг бас нэг бусдаас дээгүр шүү гэдгийг харуулах гэж ийм сэтгэл ийм зүйл одоо хүн болгонд нуугдж байдаг юм аа. Хүн болгон магтуулах дуртай байдаг. Тэр үднээсээ нэг улаач одоо юу гэдэг бөө болсон улаач өөр дээрээ орж ирдэг том тэнгэрээ бас нэг гайгүй том тэнгэр болгочих юмсан гайгүй бас тэнгэр бууж ирдэг шүү гэдгээр бахархахыг хүсдэг. Энэ бол байдаг зүйл. Энийг би үгүйсэхгүй. Гэхдээ байгаа зүйлийг бид нэр боддоор нь байлгахгүй хотлаагаасаа хаа хамаагүй нөгөө нартыгаа хэртэй буртагтай нэг шунаг сэтгэлтэй автсан зүйлээсээ болоод тэр нэг орж ирж байгаа тэнгэрийг хаа судалтаа, хатан судалтаа одоо тэр тэнгэрийг захирдаг гэж нэг амны хазараар ярьж болохгүй. Энэ бол маш буруу юм шүү. Тань дээр бууж ирж байгаа онгод хаан хатан биш байлаа гэд хийж болчихгүй. Онгод бол онгодороо байдаг юм аа гэдгийг маш сайн ойлгоорой гэж. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд одоо миний энэ хөө бичлэгийг үзэж байгаа улаач хүн байвал та өнөөдрөөс эхлээд бас үг яриагаа цэгэнж, үйлдэлээ цэгэнж одоо хэдүүлээ одоо тийм энэ нэг нэгнийхээ дээр гарах гэсэн нэг нэгнийхээ одоо бууж ирж байгаа онгодынхаа цол гуйшингаар өрсөлдөх гэж оролддог энэ зүйлээсээ өнөөдрөөс эхлээд болох хэрэгтэй гэдгийг хэлмээр. За тэгвэл би сая одоо гэдгийг те тухайн тэнгэрт онгодуудын тодорхой хэмжээний эренб байдаг гэдгийг бол хэлсэн. Тэгвэл энэ эренб юу нь яадаг юм бэ? За магадгүй бид нар хамгийн их сонирхож байна. Эхний эренбийн онгод тэндээ байгаад ах уу? Доотлын эренбийн онгод тэндээ байгаад ах уу гэдэг нэг асуудал гарч ирж байна. Ийм асуулт гарч ирж байна. Тэгэхээр энэ тухай бол дараагийн одоо энэ дээр маш дэлгэрэнгүйгээр ярина. Тэгэхээр бидний нэг хэлэх дуртай үг байдаг. Биднэрийх ч биш. Энэ бол дээр үеэсээ хэлж ирсэн онгодын үг юм шүү. Онгодын хэлсэн үг. Онгод хэдийн өндөрч улаачаасаа, овоо хэдийн өндөрч ёроолоос гэдэг үг. Тэгэхээр энэ үгийг сайн тунгаах хэрэгтэй гэж. Тэгэхээр бидний улаач нарын нэг буруу ойлголт, буруу нэг юм яваад идэг. Бид нар ерөөсөө онгод тэнгэр гэхээр л ерөөсөө 200% төгсөрсөн амтан гэж ойлгодог. Энэ бол маш буруу юм шүү. Тэр онгод л мэдж байгаа болов. Би юугаа мэдэх. Цаадалж угаасаа гэл бүх зүйлийг алган дээрээ тавьсан юм шиг мэдэн шүү дээ. Өнгөрсөн ирээдүйд юу болох бүгдийг хараа сууждаг аахгүй юу? Нэвч бод мэднэ. Ингэж ярьдаг. Энэ бол буруу юм шүү. Маш буруу ойлголт юм. Ингэж болохгүй. Ингэж бүх зүйлийг онгоддоо даатгадаг тий. Бүх зүйлийг онгодороо хийлэгдэг. Тэр мэднэ. Даач угаасаа бидний одоо юу гэдэг тий. Мунхаг эртээ бортогтой өчүүхэн бид нартэй зүүрлээд ах юм биш. Наадалж арим цагаахан хүчтэй чадaltaй өстө мундаг. Үнэн гэхдээ хэмжээ хязгаар байна. Онгодод чадахгүй юм гэж бас байна. Байлгүй юм. Тэгэхээр энийг улаач өрсүүд нь та нар бас нэг ойлгоорой гэж. Эндээс би юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр онгод бидэнтэй адилхан суралцдаг. Гэхдээ бид нар шиг хичээл номж гэдэг юм уу? Одоо юу гэдгийг те танин мэд төхөж гэдэг юм уу? Ийм зүйлд сурдаггүй. Өөр зүйлд суралцдаг. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд юм гэхээр онгодоо хөгжүүлэх хэрэгтэй. Онгод сайжирдаг. За тэгэхээр би сая хэллээ. Онгодууд өөрсдийн одоо гаршсан үйл гэж байдаг. Хийх ёстой үйл гэж байдаг. Өөрсдийн бас бидэнтэй адилхан өөрсдийн бас явах ёстой зам мөр гэж юм байдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг энээс нь болоод бид нар ерөнхийдөө онгодыг хар цагаан гэж хоёр хувааж ирсэн өдийг хүртэл. Сүүлийн үед л одоо ногоон хөх
ягаан гэх нь холгүй ийм нэрсүүдийг өгөөдөг. Улаан сүултээ бүр улаан дорилогч гэж хэлж байгаа шиг. Энэ бол одоо юу гэдэг те хөгжил гэхээсээ илүү гажуудал юм шүү. Аливаа зүйлийг үнс сугсаа те мөн чанар дээр нь бид нар хөгжүүлнэ гэхээс биш үнцийг ухаж хайчаад тэр одоо юу гэдэг модыг ургуулна, өшөө илүү цэцгэлүүлнэ гэж ярьж болохгүй юм шүү гэдэг хэлэх гэсэн юм аа. Тэгэхээр магадгүй яг одоо ингээд сонсоо сууж байгаа та намайг энэ одоо яасан өнгөрсөн нөхөр вэ? Яасан гэх юм мэддгийг бодлоо яасан гэхээсээ илүү бас нэг ямар мессеж өгөх гээд байгаа юм бэ гэдгийг олж хараасаа л гэж үзэж байна. Тэрнээс би одоо юу гэдэг те эхний бичлэг дээр тодорхой хэлсэн. Хин нэгэнд од болохгүйгүй. Энийг би од болох гээд тэмүүлж байгаа улаач нарт зориулж хэллээ. За би өөрийгөө эрдэмтэй чадaltaй гэдгийг харуулах гаагүй. Энийг би телевизээр гараад өөрсдөө рекламад байгаа нөхдүүд зориулж хэллээ. Тэгэхээр нэг ч гэсэн улаач хүн, нэг ч гэсэн монгол хүн бөөмөргөл гэдэг юмыг зүв зүвтэйгээр нь ойлгож ухаж, зүв зүйллөө хөгжүүлж, зүв зүйллөө залаасаа гэж хүссэндээ би өнөөдрийн хөвшлүүдийг хийж байгаа гэдгийг та бүхэн зөөр ойлгоорой гэж. За тэгэхээр миний хувьд болвол хар цагаан гэдэг хоёр төрлийн хонгод байдаг. Ерөөсөө энийг бол цэвэр шууд үүлээр нь одоо ангилдаг. Энэ дунд яг хөө зүгээр завсрын гэдэг юм уу, дундын байдлаар дорилог гэдэг нэг хонгод орж ирдэг. Дорилог арай өөр ойлголт байдаг. За тэгэхээр эднэрийг бол дараагийнхаа лекцэн дээр ч юм уу те тодорхой ярих цаг гарах бах. Тэгэхээр өнөөдөртөө энэ хүргээд орхив. Өнөөдрийн ярих гэдэг юм бол одоо энэ зүйлээс арай өөр юм байна. Тэгэхээр онгодууд бол өөр өөрсдийн гэсэн юм гарчсан ч юм уу те чиглэсэн үйлтэй. Жишээ нь би одоо юу гэдгийг те хуульч мэрэгчлэлтэй бол би эмчийн ажлыг хийж чадахгүй шүү дээ. Яг үүнтэй адилхан өөр өөрсдийн нэг юм гарчсан юм да. За тэгвэл энэ дээр нэг жишээ авъя. За А1 болон А40 гэсэн онгодыг чи одоо онгод гэдээ авчи те томьёолч. Тэгэх юм бол хойдлынхын дугаараар нь тухайн тэнгэртэй ирэмбэлдэг дугаар нь гэдээ ойлгочихлоо хэвлээ. Тэгэхээр А1 онгод бол тухайн тэнгэртэй нэгт ирэмблэгддэг байна. А40 гэх юм бол 40-д ирэмблэгддэг. Магадгүй тэр тэнгэр нь 100 онгодтой байх юм бол 40 дахь онгод нь ч гэдэг юм. Одоо бидний ярьж сурснаар. За ингэж үзье. За тэгвэл А1 онгод. За энэ онгод лусын үүлэндээ за нэг ойролцоогоор гэдэг 80% тач гэдэг юм уу те. Иймэрхүү гарчсан. За цагааны үүлд нэг иймэрхүү ийм бай одоо дүүрэн байхаас дунд хавцаач гэдэг юм уу те. Ийм гарчсан. За эрэлгийн үүлэндээ нэг иймэрхүү хэмжээнд гарчсан. Гэх одоо ингээ маш олон өөр үйлүүд байгаа л та. Зүгээр энд бол жишээ шүү гэдгийг та бүхэн зөвөр ойлгох хэрэгтэй шүү. Тэгэхээр 3 үйлээр тухайн онгодыг бол одоо хэмжиж болохгүй. Энэ мэдчлэн маш олон үйлүүд байгаа. Тэр үйлүүдтэй бүгдээрээ бүх үйлэнтэй фул буюу одоо 100% байдаггүй гэдгийг би энэ санаандаа тусгах гээд байгаа юм шүү. Тэгэхээр тэрийг та бүхэн олж хараа. За тэгэхээр одоо А1 онгодын хувьд энэ 3 үйлээр энэ А1 онгодыг тодорхойлж болно гэсэн үг. Тэгэхээр А1 онгод бол ерөнхийдөө бол устай холбоотой үйлийг бол нэлээд сайн хийчих юм байна. За цагааны үйлийг бол хийсэн ч болно, хийхгүй ч байж болно тийм. За хийвэлж хийчих гэдэг байдлаар ч гэдэг юм уу. За эрэлгийн үйлэнд бол ер нь жоохон таарах да. Эрэлттэй холбоотой үйлэнд явуулах юм бол за ер нь жоохон бүтлгүүтэх гэдэг юм уу, бүтэхгүй байх тал нь бол дийлэнх юм шүү гэж. За тэгвэл А40 онгодыг авч үзье. Тэгвэл А40 онгод лосынхаа үйлэнд маш муу. Бараг лосын үйл хийж чаддаггүй гэдэг юм тийм. За цагааны үйлийг бүр хийж чаддаггүй юм байна. За эрэлгийн үйлийг бол бас нэлээд сайн хийчдэг юм байна. Тэгээд тухайн одоо тэнгэртэй 40 дэрэмблэгдсэн юм байна гэж. Тэгэхээр ерөөсөө онгодыг тухайн тэнгэрт нь ирэмбэлж байгаа гол зүйл нь ерөөсөө л хийж чаддаг үйлэр. Одоо нэг осондоо бол биднийхаар бол яг адилхан хоёр мужаанч байхад нэг мужаанч нь цагийн дотор хоёр ширээ гаргадаг, нөгөөх нь цагийн дотор тал ширээ гаргадаг бол хоёр ширээ гаргадаг мужаанд нь цолны хувьд, албан тушаалын хувьд, цалин мөнгөний хувьд өндөр байдаг. Яг үүнтэй яг агаар нэг тийм санаа юм шүү. Тэгэхээр
Энэ одоо үйл нь одоо энэ үлийнхэн сав тий одоо жишээ нь усын үлийнхэн сав дүүрхүү дундурхуу гэдэг нь шууд улаачаас хамаардаг. Энийг одооны улаач нар юус ойлгодоггүй. Онгод орж ирээд хийх ёстой юм хийчлээ гэдэггүй юу гэсэн бөөмч гэж хэлж явах улаач нар байна. Тэгэхээр энэ зүйлийг бид нар өнөөдрөөс бас бодож үзэх ёстой шүү гэдгийг хэлэх гээд. За сая одоо юу гэдэг нь те ийм байсан. Одоо сая ингээ харуулж дээ. Одоо ийм байлаа. За яг ийм A1 A40 гэсэн ийм хоёр онгодыг хоёр улаач одоо яг зэрэг нэг өдөр одоо хүлээж аваад бидээ болгосон гэж үзье л та. За тэгэх юм бол энэ хоёр улаач маань одоо за ийм байдлаар одоо юу гэдэг нь те яг ийм онгодуудыг авсан. За гэтэл 3 жилийн дараа энэ одоо онгодууд нь ямар болсон байж болох вэ гэж. Тэгэхээр магадгүй A1 онгодыг хүлээж авсан улаач нь жоохон одоо дутууд үлмэг авч авсан. Нас болоод 3 жилийн дараа их тухайн тэнгэртээ 20 очлоо хойшилсан. За нөгөө усынх нь үйл нь бүр аах бол одоо юу гэдэг нь те их хүчтэйгэр хийж чаддаг байсан бол бүр ингэ хийж чадгаа болсон дундарсан байх чинь. За A40 онгодыг авсан улаач нь маш сайн нэрэлттэй хичээнгүй гэж явсны үндсэн дээр одоо тухайн тэнгэртээ тухайн онгод нь 10 хүртэл дэвшсэн ч гэдэг юм уу те эренблэгдсэн. Нөгөө хийж чаддаггүйсэн л усын үлээ хийж чадах хүчтэй болсон, хийж чаддаг болсон. Эрэлгийн хүлэндээ бүр төгсөрсөн одоо юу гэдэг нь үнэхээр гарчсан. Ийм болох боломжтой гэж. Тэгэхээр эндээс би юу ч хэлэх гээд байгаа юм бэ гэж. Улаач нар нэ та нар өөрсдсөн дээрээ хүчтэй онгод авах гэж битгий яараа дээ. Өөрсдийнхөө онгодыг хүчтэй болгох гэж битгий яараа. Онгод гэдэг бол онгод юм шүү. Онгодууд ямар ч ялгаа байхгүй. A1 онгод A40 онгод хоёрыг шууд зэрэгцүүлэхэд одоо юу гэдэг нь өмнөх байдлаар зэрэгцүүлэхэд A1 онгод хамаагүй илүү чадaltaй мэт байгаа боловч энэ бол зүгээр харьцангуй ойлголт шүү гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өөр дээрээ орж ирсэн онгодыг бид нар хэлбэрдэж, хэв загвар одоо хөөж тий янз янзын чамин ганган сарны хатан, юуны хатан, одны хатан одоо юу гэхлээ лусын дагин, тэр дагин буудаг ч гэлөө энэ хаан буудаг, энэ хатан буудаг гэж бид нар ингэж хөөрцөглөж энэ нэг үгэн дээр болж бид нар ингэж явж байхаар зүгээр л орж ирж байгаа онгодоо маш сайхан үүлэнд нь гаршуулаа. Маш сайхан хүчин хийлэг. Хүчин хийлэг гэдэг үг чинь өөрөө юу юм гэхээр энэ үүлнүүдэд гаршуулаа л гэсэн үг шүү дээ. Ер нь бол санаа нь ерөөсөө л юм. Тэгэхээр танд юу гэдэг муу онгод гэж байхгүй. Сайн онгод гэж байдаг юм шүү. Энэ нь тухайн улаачийн хэр байхаас хамаарна гэдгийг би шууд хэлэх гээд байгаа маа тийм. Тэгэхээр ямар үед ер нь онгодуудын хүчээ алдах юм тий сэвтэж байна, тийрэнд бариулж байна тий одоо тухайн одоо онгодын улаач нь бие тоож байна, архинд орж байна, буруу замаар явж байна, босромог юм хийж байна тий тэгш биш юм хийж байна гэдэг юм. Гэт буруу замнаар буруу яваад байх юм бол энэ онгод улам хүчээл алдаал. Магадгүй тань дээр бууж ирсэн одоо юу гэдэг те эрэхтээ 2 литр бензинтэй байсан бол та бензин нэмэхгүй бол 2 литр бензиний дуустал тавьж байгаа л дуус хаан дуусан тэр газраас яг зогсон шүү. Энийг та маш анхаарах одоо юу гэдэг те анхаараарай гэж хэлэх гээд байгаа юм аа. За улаач бөө биш хүмүүст ч гэсэн анхааруулж хэлэхэд онгодыг хүчтэй, хүчгүй, чадaltaй, чадalгүй гэдгээр нь битгий ирэмбэлжээ, битгий ялгаж бай гэдгийг хэлэх гэсэн. Онгод болгон адилхан онгод болгоныг хүндэлж бай, тэднийг дээдлж байх хэрэгтэй. Хүндлэх тусам тэр сэтгэлийн чинь хариу ирнэ. Тэрийг онгодууд харж идэг. Тийм ээ? Мэдэрж идэг юм шүү гэж. Тэгэхээр олон жил бөөлсөн, богино жил бөөлснөөр нь битгий ялгаж бай. Олон жил бөөлснөөр чадaltaй болчдөг юм биш. Олон жил бөөлөхдөө A1 онгод авчаад 20 жилийн дараа A20 шиг юм онгод болгоод явж байгаа ч хүн байна. Жилийн дотор A40 онгод аваад жилийн дараа ихэд A20, A10 дайны онгод болгоцсон улаач нар ч байгаа шүү гэдгийг хэлэх гээд байгаамаа гэж.
За өөрөөр хэлэх юм бол бидний сайн мэддэг чигмэг томуудын үйл хэрэгтэй яг одоо энийг дүүцүүлэх юм бол их гой гарч ирдэл тээ. Тэгэхээр энэ хоёр дээр яагийг бол хэн болгоо мэдж байгаа. Нэг нь бол түүхгүй идээд идэг, нөгөөх нь бол түүгээд савнда хийгээд идэг. Эцсийн үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Гэтэл эхлээд нэгэнд нь бол даваа тал байсан. Юу гэхээр жижигхэн савтай байсан. Энэ хоёр уралдаж түүсэн. Гэхдээ жижигхэн савтай нөхөр нь яасан гэхээр өөртөө бардсан. Жижигхэн сав уг нь бол жижигхэн сав хурдан дүүрэх тийм цаанаасаа боломж нь момент нь тэ хүч чадал нь байсан. Гэтэл тэрийг ашиглаж чадахгүй. Одоо яг тийм залхуурч хөвцсээр байгаад эцэст нь том савтай нөхөртөө ялагдж байгаа ч гэдэг. Тэгэхээр эндээс та бүхэн нэгийг бас тунгаагаасаа гэж тийм. Тэгэхээр энэ дэр бол эцэст нь бол би ингэж л хэлэх гээд байгаа юм л да. Тухайн онгодын хийсэн хураасан буйнаас буюу одоо энэ нь өөрөөр хэлбэл үйл юм шүү дээ тийм. Үйл хийгээд тэндээс хуримтлуулсан биднийхээ бол хүч чадлаас хамаарат шууд эрэм тодорхойлогддог. Мэдээж үүдгийн одоо бид нар нас бараад бидний одоо оюунлаг сүнс одоо тэр тэнгэргээч зүйл дээр очиод одоо юу гэдгийг те шүүгдээд бариад хэрвээ хувь заяагаар ч гэдэг юм уу энэ нарт хийсэн буян нүглэн тэнцүүхэн байж чадсан бол ч гэдэг юм уу хонгод болох замд орох юм бол за тэгээд тодорхой хугацааны дараа үгдийн те 2-3 жарны дараа гэхэд онгод болоод улаачаа сонгоод нэг улаач дээр буухтаа нэг 20 онгод болж орж ирдэг ч гэдэг юм уу те ингээд орж ирээд жага онгод бол мэдээж юу гэдэг яг нартын үүлэндээ гарчсан олон үүлэнд гарчсан гэхэд бол хэцүү одоо юу гэдэг дөнгөж шинхэн төгссөн бодлого нь хангалж байгаа оюутан гэж зүгээр зүүрлж болох юм. Тэгэхээр ийм онгод одоо улаач дээрээ бууж ирээд тухайн улаач нь тухайн онгодоо маш сайхан болгоод маш сайхан хүчийг хилэгчээд энэ нартынхаа амьдралыг өнгөрөх одоо илээхэд тэр онгод дараагийн улаачаа сонгоод буухтаа одоо юу гэдэг хүч чадал нь үнэхээр сайхан болсон бол олон онгодыг өөртөө дагуулад олон онгодыг толгоолоод орж ирэх тохиолдол байдаг. Тэгэхээр энийг бол би өөр яг амьдрал дээрээ бол батал одоо харж исэн. Энэнийг яг ийм зүйл тохиолдсон улаач хүнтэй хүртэл уулзж исэн, өрөөж хүртэл хэлж исэн тийм. За манай эцэг дээр бол 20 онгод ингэж орж ирдэг байсан, үүлийг нэгдэг байсан ийм онгод. За над дээр бол одоо ингээд толгойлж орж ирж байгаамаа гэж ярьж исэн. Тэгэхээр дахиад нөт ярих гэдэг. Түүнээс бидний яриад идэг шиг ноён гэхээр энэ нартаа ноён байсан байж болно. Таны өвөг дэд хаан хатан ноён одоо тайж ван одоо өөр юу байдгийг те байсан байж болно. Тэгээд нас бараалаа гэж ботход тэнгэртээ очихороо ноёноор очтгүй юм шүү. Буцаад хүн болж төрөхгүй ч байж магадгүй шүү. Энэ нартад ноён байлаа гэд дээд тэнгэрт очингуудаа ноён болчдөг гэдэг биш юм аа. Тэгэхээр энийг битгий хольж хутгаж ингэж завхруулаач гэдгийг л улааш нартаа уриалмаар байна. Энийг ихэлжирийн хүмүүс хүртэл ойлгоорой. Энийг ойлгож хандах хэрэгтэй. Өө тэнд ноён онгод буудаг гэж ингэж очиод хуйлраад идэг. Тэгэл очиод заллиулдаг. Заллиулчингуудаа өө энэ бөөмөргөл гэдэг юм чинь худлаа юм байна. Хулхны юм байна. Одооны бөөнөрч гэжтэй гэж ингэж нэг хүнээс болж олон сайн зөв замаараа явж байгаа олон сайхан улаач нарыг та нар ингэж бас хэлж болохгүй. Тэгэхээр энэ дээр би айгүй их эмзэглэж явдгийн хувьд өнөөдрийн бичлэгээ хийсэн юм а гэдгийг та бүхэн зүгээр ойлгоорой гэж хэлмээр байна.